Энэ чөлөөлийн алхам бол ерөөс анхан шатны нэгжээс ахуулаад дээд шат руу ортол бүхэл шатанд яригдах хэвээр асуудал. Бид нар одоо жидүү эрхлэгчдэг ингээл дэмжигээд одоо манай анхан шатн дээр яг Сүхбаатар дүүрэг дээр жидүүгийн одоо том ингээд акц явдаг. Тэгтэл жидүүгээр бид нар аюул олон байгууллагуудыг ингээ хамруулж байгаа боловч бид нар маш өндөр шаардлага тавиад тэдэр босоод авахааргүй ингээд яг хаалтыг ингээ тавиад өгчдөг. Гэхдээ дэмжээчээгээ мөнгө өгөөд байдаг. Тэгсээр тэр өгж байгаа мөнгө нь өгөхгүй ингээ буцаагаад ингээ татаад байгаа юм шиг маш олон хаалттай байдаг учраас тэр олон хаалтаас бид нар чөлөөлж тэр хаалтыг бид нар байхгүй болгоснороо илүү сайн энэ зах зээл дээр илүү олон зүйлийг ингээд бодиттой бий болгоод эдийн засгийн одоо энэ оролтонд айгүй олон зүйлүүдийг бид нар оруулж ирж чадчихэж дараагийн бид нар хөгжилд ингээд одоо бий болох юм аа. Ганц би ээж ч юм уу одоо өрх толгоолсон эмэгтэй эсвэл одоо олон хүүхэдтэй гэртээ олон жил ингээд огт ажил хийгээгүй эмэгтэйчүүд айгүй чадварлаг эмэгтэйчүүд маш олон. Тэгээ өөрөө одоо жижигхэн гар урлалч юм уу бусад ингээд айгүй олон ийм ажлуудыг ингэж одоо санаачилж хийдэг. Гэтэл тэр ээжүүд маань нөгөө ажлаа ингээ хийчий, бүтээчий, нөгөө ажлаагаа гоё болгочих гэхээр маш олон шаардлага, айгүй олон тийм шалгуурууд тавьдаг. Тэгээ тэр шалгууруудыг тэр ээж нар бол давж чадахгүй. Тэр хүнд урд нь тийм ажил хийжсэн түүх байхгүй. Тэр хүнд одоо юу гэдэг өшөө тэр хүнийг дэмжих хүсэл байхгүй учраас энэ ажил ингээд зогсоод байгаа юм айгүй олон юм дарамтууд харагддаг. Тэгэхээр энэ дүрм журмыг бид нэр тэгээ өөрчилж ижил дараагийн шатанд хүрж дараагийн бид нар энэ одоо үйл ажиллагааг илүү сайн болгох юм боломжтой гэж бодож байна.